тэр тэмцээн төд очсон чинь чи ирээд нэмсэнгүй гэдэг ингээ яасан дээр. Айгүй хэцүү байхгүй. Тэр болгонд би тэгэл тэр олон хүүхдийн аав ээж хүн болгонд нэг нэгээр ингээ тайлбарлаад байх хэцүү. Тэр болгоно надад ич бас өөрөө ажил төрөлтэй албадан уцаар яриад байх хэцүү, чааг хичээд байх хэцүү. Тэгээд уцаар ярихгүй чадчихгүй болохоор нэг их цантаа байдаг юм гээд ингээл нэг сонио ойлголт төрөөд байгаа байхгүй. Тэгэхээр та нар маань өөрсдөө халуун зэг дээр байж байгаа ус зөв ойлголтоо өгөөд анхаас нэг мэдээлэл өгчих юм бол надад тэгж нэг халтаад ах бол ах гэж ойлгоо юм. Тэнгүүд манайхан чинь болохоор би мэдэхгүй тийм юм боддог гэсэн. Тэглөө яриг. Айгуу зовлонтой. Дөнгөс айгуу урд бас нэг хүүхдийн аав болтой гэсэн. Мэдээж тэр юм буруу гэж байна. Хүүхдээ санаад явж байна. Над руу залгаад ах гэж уралдаа байлаа. Айгуу зов. Айгуу зовлонтой байхгүй. Тэгэхээр рейтингийн бас нэг ойлголт юу. За нөгөө энэ бэлэнгээс нэрэд яваад шүү дээ тийм ээ. За энд үгний рейтинг гэж 1738 юм тийм үү? Өөрөөр рейтинг дээр байж шүү дээ. За эндээс хэдүүлээ нэг л юм байна. Ирээдүйнгүй хүнтэй тоглосон. Одоо ихлээр ирээдүйнтэй хүний жишээ аваад дараа нь ирээдүйнгүй хүний тоглож жишээ аваад хэлчихье. Ирээдүйнтэй хүн байна шүү дээ. Өрсөлдөгч нь ирээдүйнгүй байлаа. Тухайн нэмцэнд хит точно уу, хитгээр байранд орно уу, төрүүлнэ үү, хамгийн сүүлд орно уу. Ерөөсөө тэр ирээдүйн ингээд хамаагүй гэдэг нэг ойлголт өгөөж. Тэр хүүхдүүдтэй эцэгчүүд тийм ойлголт өгөөж. Ирээдүйнтэй бол амарсан гэсэн үг байна. Яг гоо тэр ирэмбэрийн гэхдээ нөгөө нэг хэлээд шүү. Ирээдүйнтэй хүнтэй тоглосон хүүхдүүн чинь чухал болохоос шүү. Тухайн нэмцэнд тэр А гэдэг байна уу, Б гэдэг хүн байна уу? Төд өдсөн үү? Тэдгээр байрт орсон уу? Хичээвээ юу самаахгүй шүү. За. Одоо энэ индикатор дээр шүү дээ. Ирээдүйнгүй 3 үрг байна тийм үү? Төлгөө ануу эрдэнэ нөө ирээдүйнгүй байна. Энэ тооцохдохгүй. За нөгөө дөрвийг аваад чинь. 1767 яасан. Өдсөн за дараагийн. Одоо тэр хожигдсон за. Яасан бэ? За тэгсэн. За хэн нэг нь энийг бодоод ирээд ингэ нуугч гараад өгч. Яс нэмээд дүр болчихтэй. Таваараа. Мэдээж энэ дөрвөлэн гэл юм шүү дээ. Энд дэлгэцнэр байгаа шүү дээ манайхаа. Заавал самбар дээр хот гарны самбар дээр үчиж байгаа болохоос дэлгэцнэр бүгдээр харж байгаа шүү дээ. Дөрөв дохород болж байна. Аа 800 орчим гарах юм шиг байна тийм үү? Нийт дөрвөлэн гинэмээ дөрөвд орчин. За тэгнэ. Тийм баг. Ийм дөрөвд орч. За 1841 дөрөв өргөөс 2.5 он авсан. За 1841-ээс тэгвэл өөрийнх нь ирээд ингээд юм. 1738 зөрүүг нь авчих тийм үү? 103-ын зөрүү гарч байна. 103-ын зөрүү. Өөрөөс нь их үү бага уу? Энэ дунд чинь. Өөрийнх нь ирээд ингээс их байна. Тухайн дунд чинь их л байх юм бол өөрийн чинь авах ёстой хувь бага байна л гэсэн. Өөр яригддаг юм. Би буруу санаагүй бол энэ 103 гэдэг тоон дээр ийм тоо байдаг санагдаад байна. 98-аас 106 гэдэг тоо байдаг санагдаж байна. Рейтингийн хүснэлт байгаа. Бодохсон. Аа хөв байж байгаа. Ийм 98-аас 106-гийн зөрүүн дээр ийм одоо бэлэн диалогийн боловсруулсан одоо кодекс юм уу байж байгаа шүү дээ. 0.64 байвал энэ баг 0.1 өөрийнх нь ирээд гэх юм уу? Эндээс нь 98-аас 106-гийн одоо баг байхаар юм бол дунд чинь баг байх юм бол энэ тоглогчийн авах ёстой хувь нь шүү. 0.64 байна. А тэгэхээр бидний гэрсэндээ сая 103 их болоод шүү дээ энэ. Дунд чинь тэгвэл хэд авах вэ? 0.36% авахгүй юу? Авах ёстой. Тэгэхээр 0.36% хэдэн өрөг тоглосон юм? Хүрэг тоглоо үстэй. За одоо дахиад бодчих. Мөнгө ягаас үрчээ. Энийг үрчээд өрөв. Тэгвэл тоо гараад ирнэ. Тэр чинь авах ёстой онооч. Хэд вэ? 144. За тэгвэл энэ тоглогч 144 оноо авахд хангалттай байхгүй өөрийнхөө ирээдүйг одоо хадгална гэсэн үг шүү дээ. А гэтэл энэ тоглогч хэд авсан юм? 2.5 авахаа билүүц учраас
2.5 дээрээ тавиад юм тийм үү? Заасчаа 1.6 гарч ийн тийм үү? 1.6 хүүхэд гарч ийн тийм үү? Хүүхэд гарч ийн. Зөв процент явуулаа шүү дээ. Тэгвэл түрүүний жишээ ярьсан шүү дээ. 1700-аас 2200 хүртэл ирээдүйнтэй дамжсны хөгжүүлэх процент хэдий? Хэд гэж ярьлаа? 20 гэж яриа шүү дээ. Өөр шүү дээ. За. Тэгвэл одоо энийг 20-оор хөгжүүлчих. 21.2. За тэгвэл энэ хүн тухайн хэмжээнд яаж тоглоно уу? Яагаад ийм хэдгээр байр эзэл нь чухал биш. Эцсийн үр дүнтэй дөрөөр тоглосон юм байна. Тэрөө та нар юу ирээдүйн гэж их сар тарддаг бол тийм ээ. Өргөний тоглож байдаг шүү дээ. Нэг тэмцээн дээр ингээд дөрөв. Манайхуу дараагийн хэдэн ч 10 тэмцээн юм нэмэгдээл явж шүү дээ дооч. За тэгвэл энэ тэмцээн дээр энэ хүн дөрөв тоглоод нэмэх 21.2 гарсан юм байна шүү дээ. Тэгээ нөгөө бүхэлдийн системээр явдаг. Тэг 10.5 орчууд дараагийн 21.5 орчууд үдээж 22 нэмэгдэж байгаа байхгүй юу? Олон тэмцээний хувьд бол энэ будалгаанууд хадгалагдсаар байгаа эцсээр их дүн болно шүү дээ. Онлайн штрих холбооны өдрөлтөнд таваад гэж байна. Магадгүй нэг тэмцээн дээр юмсан бол нөгөө тэмцээн дээр хасагдал гараад ирж шүү дээ. За ийм асуудалтай байдаг. Ирээдүйг бодоход бол. Тэгэхээр нөгөө босууч ойлгохгүй тэдүүрийг тоглоод төдөл очсон, тэдүүрээр орсон, манай хот хийсэн гэх ингээд яриад. Тэр ерөөсөө хамаахгүй. Одоо хэдүүлээ нөгөө ирээдүйн түүний чинь дээр аваад үзчих. За энэ анаа гэдэг хүнийг аваад үзчих тий. За ирээдүйн хүн байт юм. За 7 өрөө тоглож. Одоо яг л нөгөө миний ярьдэн асуудал байхгүй. За манай хүүхэд нөхөр анаа 7 өрөө тоглолцсон. Өргөд он яац юм. Өрөхгүй юм. За энэ өрөөд орчих. Жишээ. За тэр борд орсон биш. Манай борд орсон байхад ирээдүйг өрөхгүй. Энэ яаж юм? Ингээд асуудал явдаг байхгүй. Тэгэхээр ирээдүйн дээж бай, ирээдүйн зурж бай. Ялангуяа ирээдүйн хүнтэй тоглож байна. Нэг ч өргөх тоон бүртгэхгүй. Тэгэхээр нөхөр энэ ануугийн хөв 7 биш. Хэд өргөх байх нь? 6 өргөн бүртгэх юм. За тэгээд муу ялгаа сайн шиг цуулаад мөрөө туслаарай. Энэ 6 хүний ирээдүйг нэмээд унтж ийн болоод өгч. Хүн 6 руу төгсөн юм байна. Аюул өргөд. Тэр тикс тавгаар даваад бодож байна. Бодоход гарч байна. Оо яг тэр бодраа. Хараа нэ. За нөгөө 6 ирээдүйнтэй дундж ийн болчих шүү дээ. За. Тэгвэл хэдэн оноо авсан юм? 6 өргөөс. Нэгийг хасаа ичмэн шүү дээ. Ирээдүйнгөө даваагаа тажицсан. 4 багсаас нэгээс 3 багслах юм шүү дээ. Тийм үү? За 3 багс. Ерөнхий зарчмын үе хэлж өгöd юм та. Ирээдүйнгүй шатарчдын хувьд 50% хийвэл энэ дунджаа хадгалсан. Ийм дундчтай байв. 50% хийв. Тэгэхээр 50% бол хэд байх вэ? 6-гийн 3 оноо авах энэ хүн ийм байх байж дээ. Гэтэл 3 биш 3 авсаг авсан биш илүү гараад байна. Тэгвэл энэ дундч дээр нэмэгдэх нэ дээ. 0.5 гэж үгөөс. Тэгвэл нөгөө нэг ирээдүйнгүй буюу бага ирээдүйнтэй хүмүүсийн кафе дүнсэн шүү дээ. Тийм үү? Энийг хүчтэн 420 гараад байна тийм. Тэгвэл энээр 20 нэмэгдэх нэ дээ. Нааггүй ануугуудыг хүн энэ тэмцэнээс ирээдүйн болгохоор байвал ингээд олох байхгүй юу? Шинэ 741 ирээдүйн болгох юм шүү дээ. Гэхдээ Монголын шатрын холбооны ирээдүйн бооц 20 мөрөг байгаа шийдвэрлэж байна. 20 байгаа шүү. Тэгээ би түрүүний ялгаа гэж хэлсэн шүү дээ. Тэмцээн тоглолтоо 7 өргөдөө 3 тэмцээнд бол 21 өргөд тоглосон гэж эцэг нь одоо байдаг. Олсон үрчээд байна гэдэг. Гэтэл ясан дээр 21 ирээдүйд өргөд юм уу гэдэг асуудал байхгүй. Гол ойлголтыг тэрэн дээр л өгөөж дээ. Тэгээд 20 өргөд дээр нэг цоноо авах бол ууслаарай.
яаж байхгүй шүү дээ. Хүн хожиг хүн яагаад ирээд байгаа юм бэ? Тийм ээ. Тэгэхээр 20 өргөлөөр магадгүй тэг 1.5 оноо. За жишээлбэл ингээд энийг байжуулт ийм бас 40 толгойцсон байна. Одоо тэгээд юм байхгүй ингээд асуух. Тэмцээнд бас яг өргөөл 20 гарчихсан. Өө чинь 2011 оноос өмнөх бол бааз надад ирээгүй. Бүртгэл байгаагүй. 11 оноос хойш өнөөдөр 20 он 10 дахь жилдээ би бодож байна. Хүн болгоны баазыг бүртгэж байгаа. Гэхдээ ирээдүйн бүртгэл олохын тулд хамгийн багадаа 5 өрг тоглож оноо авчиж ирээдүйн баазыг бүртгэж байгаа шүү. 4 өргөдөө 2 оноо ч юм авсан бол ууштаараа бүртгэхгүй байна шүү дээ. Ойлгож байна уу? Хамгийн багадаа 5 өрг тоглоод оноо ирээдүйнтэй өргөний тоглолт би яриад шүү дээ. Ирээдүйнгүй ирээдүйтэй гэдгийг ялгаарай. 5 өрг тоглолоо оноо авчиж баазад бүртгэгдэн тэр өргөний тоо насан туршдаа хадгалагдаж байгаа. Магадгүй Эрдэнэт 2012 онд тэмцээн тоглолцсон бол 6 өргөдөө байж л байна. Тагтаа мэдээлэл сан байж байгаа. Хүний амьдралын ажил төрлийн зав заа юу ч болоо үлээ. Тэгээд октогоо 20 онд байхад нөгөө 6 дараа нэг мэдээлэл явуулсан шүү дээ. Тэр дунд чадлагтаад явуулсан. Тэгээд тэр тоо 20 өглөө 20 өрөөд ямар үр дүнтэй хэдэн он одоо ямар дундчтай байгааг юм би одоо мэдэхгүй. Саяас одоо тэр нэг Төв аймгаас нэг надад нэг хэнэрлэгээд хөвгтэй аваа сууд байна лээ. Тэгээд би шахаж үзлээ. Баазад бүртгэлгүй юм лээ. Тэгэхээр нөгөө болцол хангаагүй байхгүй. Тэгээд одоо би энийг тайлбарлах гээд тэр үнтэй бас ингээд холбогдоод хайгуул өгдөө. Тийм учраас та Төв аймагт байж байгаа юм байна. Дамжуулна үстэй. Ийм хүнтэй ойлголоо хүмүүс сайн ойлгуулад өгөөч юм. Дээрээс нь бас нэг өсөлт байна. Уйлт байна. Хамтарч ажиллая. Тэр ирээдүйн жагсаалтан дээр магадгүй нас орчихсан сууд явж байдаг. Магадгүй тэр нэг төрсөн хогноон дутуу байж байдаг. Овгон буруу байж байдаг. Мэддэг бол хэлж өгч авч. Нас орсон улсуудын бүртгэл бас тусдаа байгаа. Үлдэгдэж гарахгүй байна. Би түрүү хэлээд бас ирээдүйн дээр 3200 хүн байна. 300 шатсан байна одоо гараг. Тэр олон хүнийг танихгүй. Тэгээ баазад ирээдүйн нөгөө бүртгэлтэй үлээгдээд байж байгаа 1700 хүн байна. Ингээд бодлоо нөгөө ирээдүйнтэй холбоотой шалтгаантай холбоотой ирээдүйнтэй холбоотой 5000 хүний асуудлыг өдрөлт нэг удаа шийдэж штеп. Тэгээ тэр олон хүн чинь танихгүй, мэдэхгүй, даамаггүй хүүхдэнч байт юм уу, хамаатан садан ингээд харуул бас яг сайхан ч бол биш шүү. Тийм үг юм аа. Тэгэхээр энэ дээр хамтраад ажиллаж энэ ирээдүйн ойлголтыг ингээд даахан гоё өгөөч. Бас нөгөө хүний тоо олон болсон, тэмцээ олон болсон. Ачаалаад байна. Сүүлийн үед бол над руу ачаалт ирээд байна. Тэгэхээр ялангуяа орон нутгатайгаа халуун зэг дээр нь ажиллаж байгаа шүүгчнэр таана. Ингээд ийм их асуудлуудыг тэр дор нь ойлголтуудыг өгөөд явж байгаа чинь. За тэгээд өөр асуух зүйл байна. Миний хувьд бол програмын ерөнхий нэг ойлголт ирээдүйн тоглож